Бурхантай нөхөрлөлөө гүнзгийрүүлэх юм гэж. Тэгэхээр альва юм нөхөрлөл байдаг. Байгаль дээр бусад биетэй харилцан үйлчлэлтгүй биес гэж огтхонч байна. Тэгэхээр ямар ч зүйлс ингээд заавал ямар нэгэн биетэй харилцан үйлчлэлцэж байдаг. За энэ бол ноётны 3 дугаар хууль юм. Хоёр бие нэг шулууны дагуу хэмжээрээ тэнцвэр чиглэлээр эсрэг хүчээр үйлчлэлцэнэ гэдэг. Энэ бол зөвхөн одоо физикт хамааралтай хууль юм биш. Тэгэхээр бид гэртээ ганцаараа суугаад байхгүй, уулын мохорт ганцаараа суугаад байхгүй. Заавал нийгэмд оролцдог. Тэр битгийл одоо тэтгэврт гарсан настай хүмүүсийг хүртэл Ахмадын энэ ордон хүртэл байгуулж байна. Яагаад гэхээр хүн гэдэг чинь заавал нийгэмдээ байх хэрэгтэй. Нийгэм гэхлээр хүмүүсийн өгнөсөн хэсэг шүү дээ. За тэгэхээр энэ одоо бас ганцаардл гэж яддаг. Ганцаардл гэдэг чинь хинтэж ойлгоцож чаддаггүй ч юм уу, нөхөрлөх боломжгүй ч юм уу тий. Тэгэл энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энийг ч одоо хэрэгцээтэй тусгай хэрэгцээтэй хүмүүс гэж хэлж байна. Тэдгээрийг хүртэл нийгэмд хүмүүсийн харилцаанд оруулж байна. Тийм учраас ерөөсөө харилцан үйлчлэлгүй юм шиг энэ ертөнцийн байдаггүй маа гэдэг. Энэ бол философийн нийгэм талаасаа философийн ганцаардлын тухай, ганцаардлаас сэргийлэх тухай хууль байна. Байгаль дээр бол ноётны хууль байна шүү дээ. За ийм учраас бид нар тэр нөхөрлөлд маань бас бурхан байх нь чухал юм а гэж. Тэгээ бүр тэрийг харилцааг гүнзгийрүүлэх нь чухал юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар бусад хүнтэй нөхөрлөнө гэдэг чинь тэдгээр хүмүүстэй амьдралынхаа аль нэг талаар л бид нар өөрөөсөө цацрагж байгаа давтамжаараа тохирч байна. Жишээлбэл бид нар одоо за 8 хийхэд 2 хүн гэдэг ихлээр найзлаа шүү дээ. За эсвэл хамтарч ямар нэгэн компани байгуулж тийм ээ. За гэхдээ тэр компани байгуулж байгаа хамтрагчид за ингээд ямар нэгэн баг болоход бид нар зөвхөн тэр амьдралын маш олон асуудлуудын зөвхөн нэгэн хэсэгтээ л үзэл бодол тохирно гэхээс биш бусад зүйл төр хизээж тохирохгүй, тохирохчгүй, тохирогч боломжгүй. Учир нь бурхан биднийг зөвхөн чи өөрөө цор ганцхан хувь гэдэг. Чи дахин хизээч энэ дэлхийн энэ 7 тэрбум гаруй хүмүүсээс дахид чамтай бүх л зүйлээрээ давхцах нэгийнхэн ч үгүй. Ааш аваар нүүдэл бодол баяр баясгалын үед асуудлаа шийдэх ч юм уу те. За ийм байна гэсэн утгатай. Монголчууд дэвчтэй зөв дуу байгаа штэ зөв явал зөөлөн зам болно гэж. Тэр юу хэлж байгаа юм гэхээр энэ бурхан бол шулуун шудраг ийм хүнтэй дотносдог. Шудраг хүнтэй. Шудраг байна гэдэг чинь өөрийнхөө эрхийг болон бусдын эрхэд халддаггүй. Тийм зүйл чинь шудраг болж ирж байгаа. Тэгээ энэ их маш чухал. Бурхан бол төгс төгөлдрийг биднээс хүсдэггүй. Гагцгүй бурхан биднээс үнэн шудрагыг л хүсдэг. Бид нар ч гэсэн амьдрал дээр бас ийм л байдаг. Төгс төгөлдөр байдал гэхээр одоо тэрнээс илүү аврах юм янз бүрийн дэлхийн юм уралдаан тэмцээнч одоо төгс төгөлдөр мундаг юм шиг ингэж ийм байдаг ингээ үүсгэл байгаа юм. Гэтэл бурхан бол биднээс шудраг байдлыг л хүсдэг. Шудраг байна гэхлээр өөрийнхөө эрхийг бусдын эрхтэд эн тэнцвэрч тавьдаг. Тийм хүнийг хэлж байгаа. Энэ бол хамгийн чухал зүйл. За тэгэд энэ ертөнцид нууц зүйл гэж байдаггүй. Хизээ нэгэн цагт заавал тэр үйлдэл илэрдэг. Заавал илэрдэг. Нууц зүйл гэж хизээч байхгүй. Тэгээ энэ өмнөх залбирлуудын юм дээр гарсан шүү дээ. Бурхан бидрийг үргэлж өдөрч шүүнж гадаач гэртч хаанч байсан үргэлж бидний хажуудыг бидрийг харж анхаарч байдаг. Гагцгүй бид нар тэрийг нь мэдрэхгүйгээр амьдралаа өөрөө удирдахлаар л өөрөө гаргасан шийдвэр маань тэг асуудал үүсгдэг.
За энэ өөрөө гаргасан шийдвэр яагаад асуудал үүсгдэг юм бэ гэхлээр бид нар чинь төгс төгөлдөр биш учраас бүгдийг чадахгүй. Тэгээд энэтэй холбоотой зүйл одоо энэ дунд сургууль бид нар функцийн график байгуулах гэдэг ингээд үздэг штэ. Тэгэхээр тэр функц чинь зөвхөн дунд сургуулийнх бол одоо x-ийн 1 зэрэг шулууны функц, параболын функц гэхлээр x-ийн 2 зэрэгс гэдэг ч тийм ээ. Тэгэхээр нөгөө чиний амар тайван байх чинь маш олон зүйлээс хамаарна. Гэр орон чинь чамааг ойлгож хүндэлдэг, дулаан байх, тийм ээ, чи өөр ингэсэн тодорхой орон зайтай байх, тэр орон зай чинь бусдад бас төвөг болдгоо байх гэх мэтлэнгийн ийм зүйлсүүд байгаа. Тэгэхээр хизээч нууц зүйл ерөөсөө байдаггүй учраас бид Бурхны өмнө шудраг байдаг. За тэгээд энийг бас нөгөө энэ одоо хүмүүс ингээд энэ тэнд үйлчлэгээний газруудад бичсэн байдаг шүү дээ. Зөвхт хүний үйлдэл нүднээс давд байсан ч зөвөөрөө байдгаа гэж. Үйлдэл нүднээс давд байсан ч нүднээс давд ч гэсэн тэр зөв байдаг гэж. Энэ юу хэлж байгаа юм? Гэхдээ жинхэнэ зөвч шудраг суурин зөв нүднээс давд байсан ч зөв байдаг гэсэн ийм үг бичсэн байдгийг та бүхэн олж авсан байна тийм. Энэ бол үндсэндээ цаагаараа тэр хүмүүс энэ Бурхны үгийг бас ингэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид төгс төгөлдөр болох гэж бие биентэйгээ арцалдахгүй, төгс төгөлдөр болох гэж нөгөө хүмүүсийг шүүмжлэхгүй, бид бүгдээрээ Бурхны бүтээл. Бурхан надад сайн талыг ч өгсөн. Бид нар өөрснөө төгс бишээрээ саар талж байгаа. Нөгөө хүнд чиний саар тал дээр нөгөө хүн чинь тэн дээр сайн байж болно. Харин чиний сайн тал дээр нөгөө саар байж болно шүү дээ. Тэгэхээр бид бол нэг нэгнийхээ эд эрхтэн нэг бие эрхтнүүд мэттэй. Чиний нэг найз чинь зүрхчин байх юм, чиний нэг найз чинь уушигчин байдаг ч юм уу. Нөгөө найз чинь чиний ходоод байдаг ч юм ингээд эрхтэн системүүдээр ингээд бие биендээ хамааралтай байдаг. Тийм учраас бид нар үнэнч байх юм чухал байдаг. Үнэнч байхын тулд бид нар яах хэрэгтэй юм бэ гэхлээр юу нь зөв юу нь буруу мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр юу нь зөв юу нь буруу мэддэг байхын тулд бид Бурхны үгээс зурж иж түүнийг мэднэ. Түүнээс биш энэ дэлхийн хүмүүсийн энэ хийсэн энэ хуйлууд ч үргэлж дандаа алдаатай байдаг. Тийм учраас дандаа тэрийг засан сайжруулах гэж явж байдаг. Гэтэл энэ Христ итгэл суурьтай улс орнуудын чинь үзэл бодол нь ганхшгүй учраас тэдгээр бол ингэж их олон хууль дүрм хийгээд байх шаардлага байдаггүй. Тийм ч учраас тэдгээр бол донор орнууд болж байна. Тэгээ одоо энэ зурагт нэвтрүүлэг үзэхлээр ингэдэг шүү дээ нөгөө Монголд ингээд хөрөнгө оруулалт тэгээд хамтран ажиллах гэхлээр дандаа хууль дүрм нь өөрчлөгдөж нэг нам нь гаргалал хууль дүрм нь дандаа өөрчлөгдөж явах. Энэ нь бидний хийсэн гэрээ буцааж өрчүүлэхэд хүрч байгаа гэж. Энэ юуны илэрлэл гэхлээр бид өөрснөө төгс төгөлдөр биш учраас бүрэн төгсөө хийж чадахгүй. Тэгээ бүрэн төгс хийж чадахгүйгээ мэдэхгүйгээр өөртөө би чаддаг гэсэн үнцгээс авч үзэж байдаг. Тийм учраас тэр хуулийг хийхэд одоо жишээ нь улс орны их ашиг, ард түмний их ашиг тэгээд байгалийн маань нөгөө төлөх байдлаар байх гэдэг ингээд бүх олон талыг нь авч үзэх хэрэгтэй. Энэ олон талыг авч үзэх чадварыг бид нар дунд сургалт функц гэсэн хичээлийг математик дээр үздэг байгаа шүү дээ. Ийм учраас ерөөсөө хүн монголчуудын нэг ойлголтын алтай хүн болгон математикч болох гэж хүн болгон аав ээж болно. Тийм учраас математикийг заавал бодох шаардлагагүй. Гэтэл математикийг бодоход бид нэр 4-4-16 гэж гардаг бол 4-4-17 гэж хязгаарч бодохгүй шүү дээ. Тийм учраас байгалийн ухааныг ингэж судалсан хүн бол ерөнхийдөө үнэнд ойртсон, шудрагд ойртсон хүмүүс байж байдаг. Нийгмийн ухаан их судалсан хүмүүс бол нөгөө тухайн цаг үеэр их өөрчлөгддөг, хувирдаг, тийм ээ. Шийдсэн шийдвэрээ дахиж өөрчилж гаргаж яадаг. Ингээр нийгмийн ухааны хичээлийг математикаар хийцэг хийгээгүй хоцорсон хүмүүс нийгмийн ухаанд ордог шүү дээ. За ингээд энд
шудраг тал гэдэг ингээд бид нар ярих юм бол ийм олон зүйл байна. Тийм тэгээд энэ энерги хадгалах тухайлч нөгөө түрүүн та нарт хэлсэн шүү дээ тийм ээ. Нөгөө сөрөг тав дээр нэмэх нь эерэг тав. Энэ бол ямар гардыг гэхээр 0 гардаг. Тийм үү? Энийг математиктаар эсрэг тоо гэж хэлдэг. За тэгвэл энэ эсрэг тоо чинь нийгмийн харилцаа ойлголт дээр энэ юу гэж орж ирэх юм гэхээр нөгөө эрх ба үүргийн тэнцүү чанарыг хангаж явах хэрэгтэй. Нийгэм дээр. За математиктээр тэгсэн нийгмийн харилцаан дээр ингэсэн. За физиктээр эн чинь энерги хадгалах тухай. Энерги шинээр үүсэхгүй, устдаж алга болохгүй, энерги нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү эсвэл энерги нөгөө төлөвөөс нэг биес нөгөө бий рүү шилждэг. Ийм учраас шудраг байдал гэдэг чинь үргэлж энэ амар тайван байх байдлыг үүсгэж байдаг. Энэ 0 байна гэдэг чинь нормал нь байх. Нормал байна гэдэг чинь амар тайван байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нэр одоо энэ хүмүүс лам дээр очиод, бөө дээр очиод ингээд нэг юм ярьдаг. Тэгэл тэр яриаг нь эсвэл хажууд нь байсан хүмүүс сонсдог. Сонсоолаа энэ тэгсэн штэ, тэр тэгсэн штэ гэдэг ингээд ярьдаг. Эсвэл нөгөө дам буун найдваргүй хүний хувийн нууцыг хадгалж чаддаггүй бол тэрийг нь бусдад задруулах юм эсвэл хувийн зорилгоор нөгөө хүнээс илүү их төлбөр нөхөх ч юм уу нэг ийм байдал үүсгэж байдаг. Харин энэ бурханд бол чи юугаач хэлж уурлаж хашгирч гуйж залбирч болно. Яагаад гэвэл бурхан бол биднийг бүтээсэн учраас биднийг төвчээртэйг сонсдог. Бидний амьдралын бүхэл асуудлыг бурхан өөрөө мэдж байгаа. Ганцхан таныг өөрийг чинь над руу харж залбираасаа гэж л хүлээж байдаг. Тийм учраас бурхан бол ерөөсөө бидрийг тийж бурхан юу штэ. Чиний ямар зовлон ба бэрхшээл асуудал байгаа бүгдийг бурхан төвчээртэй сонсож чадна. Яагаад гэвэл чамайг бурхан байнга ажиглаж анхаарч байгаа. Тэгээд энэ бурхан бол хэзээч өөрийн бүтээлүүдийг ичхүрт оруулдаг тийм гайхалтай бурхан байгаа. За үүнийг би өөрөө итгэлийн энэ амьдралынхаа бүх жилүүдээс бол хэлж чадна. За ингээд эхний хэсгээр залбирлаар төгсгөр гайхамшигтай бурхан миний ертөнд цор ганц бурхан мэн та тэнгэр оргоо осоос окторгоо нар сарыг үүсгэсэн та тэнгэрлэг эцэг аав та агуу гайхамшигтай та өөрийн бүтээлүүдийг ямар ч гэм нүгэлтэй байсан гагцгүй өөрөө өөрийнхөө бурууг ойлгосон цагт та ойлгож гэмээ улайсан цагт та тэдгэрийг бүгдийг нь ижил хайрладаг бурхан билээ та. Гайхалтай бурхан мэнэ. Тэгэд амьдралын маань өнгөрсөн хорон мөч бүрийг та хамгааж, та охиноо хайрлаж, та бүгдийг хангаж, та бас миний өмнө байгаа намайг буруутгалд оруулсан хүмүүсийг та бас зохих шийтгэлийг нь өгч хамгаалж исэн учраас өдий зэрэгтэй ингэж амар тайван байлгаж байгаа талархлаа бурхан аваа та. Үнэхээр та талархлын бурхан. Ирээдүйн хорон мөч бүр таны төлөвлөлтөнд байгаа. Тэгэхээр та өөрийн бүтээл нэг бүрээдэг та үргэлж цаг ямагт анхааран халамжилж яадаг та хамгийн амьд бурхан билээ. Таны үг бол бас үнэхээр шулуун шудраг билээ. Таны үгэнд ямар ч завсар байхгүй бурхан аваа. Тийм учраас та таны үгийг эрен хайж байгаа энд ертөнцид ирээд амар тайвныг хайж байгаа хүн нэг бүрийн төлөө таны ариун сүнс дүүрэн байхгүй. Дүүрэн дөрөөр бятхан дөрөөр бууж байгаа. Тийм учраас тэдгээр бүтээлүүд нь үнэхээр бурхан байдгийг бас таны энэ амжилт бүтээл бүрэн таны агуу хайрын илрэл амжилтгүй байгаа бүрэн та тэдгэрийг түүнээс илүү их эрсдлээс хамгаалж сануулга өгч байгаа юм гэдэг ойлгох чадвараар энэ дэлхийн хүн төрлөختнийг энийг үзэж байгаа өөрийнхөө бүтээл бүрийн дээр таны хайр дүүрэн байгаа гэдэг мэдрүүлэхэд хизээ бэлэн байдаг чинь үнэхээр талархлаа бурхан аваа аваа та тэгээд гайхамшигтай амьд бурхан хаалелуя Есүс бүх сатан чөтгөрөө таны бурхны нэрээр тушааж бидний биеэс оргон газайлж бид эрүүл сарвал болох болно. Амен.